Эрхэм мөндөд үзэгчдээ өнөөдөр манд цавандаа нэвтрүүлгийн эхний дугаарыг бэлтгэхэд бэлэн болсон байна. Ингээ гандан телевизийн уран бүтээлчд хамт олонны зүгээс манд цавандаа гэх юм цагаан ногоон хоолны сайхан нэвтрүүлгийг эхлүүлж яагаад миний зүгээс маш их баяртай байна. Энэ нийтэд маш хэрэгтэй зүйл гэж ингэж бодож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгч оролцогчоор хамтран ажиллаж байгаа Агнеста ресторан болон Агнеста рестораныг үүсгэн байгуулагч Буян Дэлгэр тогооч маань өнөөдрийн ахлах тогоочоор би туслах тогоочоор ингээд ажиллах нэ. Ингээд Буян Дэлгэр хчиг маань өөрийгөө товчхон танилцуулна уу хэмээн урьж байна. Айлтгаж байна. За баярлалаа. Өнөөдөр ингээд гандан телевизээс зохион байгуулж байгаа манд цавандаа нэвтрүүлгийн анхны зочноор оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр ингээ монголчуудаа зориулаад гэрийн нөхцөлд хамгийн амархнаар веган хоолыг цөөнг хамгийн амархнаар яаж хийж идэх вэ гэд талаар хийж үзүүлье. Тэгээд дээрэс нь цөөн бол сүйтэй цайгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм болохоор дараа нь сүйтэй цай сонирхуулъя. Гэхдээ сүйтэй цай маань өөрөө ямар сүүлээ? Шар бүрцгийн сүгээр ургамлын сүг. Ургамлын сүгээр сүйтэй цай чана. Энэ бас онцлог тий. Тэр бол бас онцлог байх гэж бодож байна. За ингээд цөөнд орох материалаа нэгдүгээр танилцуулъя. Сонгон, лууван, чинжүү, хулуу, тэгээ буурцгийн мах, тэгээ мэдээж гурил. Тэгээд гарын дор байгаа тосоо хийгээд хийчин. Тэгээд хамгийн амархан нь айл болгонд байж идэг хар перс давс, лаврын навч гурваар ламтлаад хоолоо хийчин. Ер нь бол ингээд гэрийн нөхцөлд байгаа ямар нэгэн өөрөд байгаа зүйлээрээ л хоолыг жоохон амт оруулаад заавал ингээд цагаан хоол гэхлээр л ямар нэгэн гаднаас өөр амтлагч орно гэж тооцох хэрэггүй. Зүгээр ногоо бол өөрөө амттай байдаг. Харин хүмүүс яагаад ногоог амттай байдгийг мэддэггүй вэ гэхээр нөгөө ногоотой хоол хийдэг ч гэсэн нөгөө махаа хийгээд хийждэг болохоор нөгөө махныхаа амтаар ногооныхаа амтыг дарчдаг учраас ногоог амттай гэж мэддэггүй. Ногоо бол яг өөр ингэсэн онцлог амттай байж байдаг. Ингээд хоёлоо цөөнгаа билетгээ асаагаад цөөнгаа хийж эхлээд ингээд тогоондоо жоохон бага зэргийн өөрийнхөө хэдийн хэр хэмжээний цөөн хийх гэж байгаагаас шалтгаалаад тасаа тохируулаад хийх хэрэгтэй. Ингэснийхээ дараа сонгоно хийгээд хуурах нь бол мэдээж сонгон хийгээд хуурахлаар ингээд нөгөө хоолыг сонгоно бол бас айтайхан гоё амттай болгож идэг. Тийм болохоор эхлээд сонгоно хийгээд хийж өгнө. Эннийхээ дараа бол луунга ер нь хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Луунг яагаад хамгийн түрүүнд хийх хэрэгтэй вэ гэхээр нөгөө луун бол нөгөө нүдний хараанд сайн, луун сайн идэж явах хэрэгтэй. Хүүхдийн өсөлтөнд маш сайн. Луунга түлхүү хэрглэжээ энэ төр гэл эмчнэр зөвлөж хоол зүйчнэр зөвлөж идэг. Тэр нь юутай холбоотой гэвэл энэ луун бол А амин дэмээр баялаг. Энэ А амин дэм нь юунд хамгийн их хурдан уусдаг вэ гэвэл тосонд хамгийн их хурдан уусдаг. Тийм болохоор луунга хийгээд тосондоо луунгаа хийгээд хуурахлаар энэ улбар шар өнгөтэй болдог тос нь өөрөө. Тэр нь яаж байгааг вэ? Энэ луунд байгаа тэр протеин гэд бодис буюу А амин дэм нь тосондоо уусч өгж байгаа. Тэгээд тэр хоол нь амин дэм эрдсээр баялаг болох нь шүү дээ. Тэгэхээр луунгийн энэ саяны А амин дэм шим усанд хэрвээ ингээд чанавал усандаа шингэж өгөх үү? Яг нь ер нь бол ингээд усанд гэхээсээ илүү ер нь ингээд тосондоо эхлээд хуурчвал нөгөө тэр юуных нь өстой мэдвэштэй юм байна тийм ээ. Луунгийнх нь амин дэм нь тосондоо хурдан уусч өгнө л сайн уусаж хүний биед шимт хижээлээ өгч чадна л гэсэн үг. Ер нь ингээд жимс гэн хүнсний ногоогоор хоол хийж идэж яах нь хүний эрүүл мэндэд маш зохимжтой хамгийн эрүүл байж болох үс тийм хоол хүнс хүний биед маш хурдан сайн шингэж идэг. Хүнд эрдэс амин дэмээ сайн өгж идэг. Ер нь хүнсний ногоо бол тийм болохоор хүнсний ногоо эслэгээр баялаг. Эслэгээр баялаг хүнсний ногоо бүр тариа шош буурцаг түлхүү хэрглэж яах нь хүний дархлааг дэмжээд дээрэс нь нөгөө биеийг хоргоожүүлээд ашигтай бактерийг нэмэгдүүлж идэг хүний бие. Тийм болохоор хоолоо идэнгээ бас өөрийнхөө эрдэс амин дэм хэрэгтэй зүйлээ авч яах нь илүү ач тустай юм л да. Ер нь хүн яах гэж хоол иддэг гэхээр эрдэс амин дэм нүүрс ус өөх тос таван төрлийн зүйлийг авах гэж л
хоол идчихийдэг. Амин дэм гэж яг юу юм гээд тэгэхээр яг мэрэгчлийн хүмүүс яг өөр хэллэгээр бас тайлбарлах байх л та. Гэхдээ амин дэм гэж яг юу вэ гэхээр хүний биед маш бага хэрнээ амин чухал хэрэгцээтэй энэ хэлдэг эрдэс байдгийг тэгэхээр одоо бас ингээд хүмүүс кальц дутагдлаа, төмөр дутагдлаа гэж тэгжээдэг шүү дээ, тий. Тэрийг ингээд заавал имээр авч яхаар ер нь хоол хүнсээ зөв хэрэглээд авч явах нь бол хүний эрүүл мэндэд аж тустай. Тэгээ одоо би танаас бас нэг асуулт асуумаар байна. Тэр нь юу вэ гэвэл одоо энэ манц цавнда гэдэг үг нь одоо яг юу гэсэн утгатай юм, бурхны шишинд яг юу заасан байдгүй. Та энэ талаар бас үзэгчдэд тайлбарлаж өгөөсэй гэж хүсэж байна. Тэг яг таны саяны нөгөө хэлж байгаа тайлбартай бас яг ойрхон тийм ойлголт байна. Буддийн шин болохоор манц цавнда гэдэг ер нь манц гэхээр цай шингэн одоо халуун цай хэлж байгаа. Манц гэж хурлын одоо үед ламнарт нийтээр нь одоо ингээд түгээж бүртээж байгаа ийм халуун цай хэлж байгаа. Цав гэхээр ерөнхийдөө нөгөө халуун хоолыг халуун цагаан хоолж байж болно. Янз янзын одоо нөгөө төшөлттэй тийм үү? Амин дэм шим гэж яриад байгаа шүү дээ хүний бие. Тэгээ энэ бол яг тийм ойлголттой. Ерөнхийдөө нөгөө хоол гэдэг үг. Одоо ингээд энэ тоос ингээд тийм удбар шар гоё өнгөтэй болоод ирж байгаа. Тийм. Энэ нь одоо энэ ногоонуудын эрдэс амин дэм энэ тосондоо шингэж шимэн ингээд бас уусан усаад ингээд хэрэгцээтэй зүйлээ ингээд авахд бас зүг боломжтой үзэж байна. Хоолыг бол яг буддизмд бас тэгжил ойлгодог л да. Шим гэж ойлгодог. Ерөөсөө хүн нөгөө өөрөө эрүүл сарвал тэгээд урт удаан одоо амьдрахын тулд бол тэр ногооны хүнсний шимийг авж байгаа. Харин тэгээд тэр авж байгаа шимээ бодвол шингээж чадах хэмжээнд л идэж зооглох ёстой л гэдэг. Тийм. За ингээд одоо хоолоо бас ингээд илүү уурглаг болгохын тулд одоо юунаас дүүпүү бас хоолндоо заавал хэрэглүүл ерөн зохимжтой. Дүүпүү бол одоо ясбуу мах гэж нэрлэж идэг уураг кальциар маш их баялаг. Тэгээд одоо хоолндоо энэ дүүпүү гэрчээд энэ дүүпүү бол одоо ер нь яаж хадгалдیں гэхээр уутнаас нь салгаад усан тийгээд хадгалдаг. Тэг өглөө болго усын солижэвэл ер нь сар хадгалсан ч болохоор тийм бид хүмүүс бас тэр болгон сайн нөгөө хадгалах арга мэдэхгүй байж магадгүй. Ер нь усанд хадгалж идэг дүүпүүг бол манай уламжилт одоо энэ юунд хоолны хүнсний бүтээгдэхүүн дотор дүүпүү юутэй төстэй вэ? Ер нь өндөг махтай төстэй. Махтай төстэй. Ураг юуныхаа хувьд шим тэжээлийн хувьд бол над бол бяцлаг шиг харагдаад байна байхгүй юу? Ер нь бяцлаг ч гэсэн ингээд бяцлаг яад юм гэхээр ер нь ингээд тэр сүүнд байгаа юуг уураг эрдэс амин дэм тэр хэрэгцээтэй зүйлийг ерөөсө таргаар ээдүүлээд ингээд авчиж байгаа учраас тэр сүүний хамаг шимийг л авчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор яг тэрнтэй адилхан шар бүрцгийн сүг тусгай хэдүүлэгчээр хэдүүлээд тийм шар бүрцгийн сүүнд байгаа эрдэс амин дэм уургийг яг ингээд шууд авч байгаа л шүүгээд авчиж байгаа л гэсэн үг. Тэгээ яг бяцлаг шиг хийгддэг. Монгол эслэг бол өнөөний сүүний хамаг шимийг ингээд бөөн болгоод авчдаг бол дүүпүү бол бас шар бүрцгийн ургамлын сүүний хамаг уураг шим тэжээлийг ингээд бөөн болгоод авчдаг л гэсэн үг. За тэгээд би танаас бас нэг асуулт байна. Тэр юу вэ гэвэл одоо ер нь ингээд дээр үеэсээ монголчууд ингээд буйны ажлыг 40 сангийг ингээд одоо сүтэ будаа юм уу бэрээс тэгээд дээрэс нь арцтай будаа гэж ярьдаг тийм цав гээд бид нар бол ингээд нөгөө цав гэж ойлгодог байсан. Тэгээд тэрийг одоо ер нь тэрний уламжлал маш их алдагдсан. Тэр их буруу явж байгаа юм шиг санагддаг. Ер нь ингээд монголчууд хамгийн түрүүнд ер нь 40 сангийн ажлыг буйны ажлаа ингээд веган цагаан хоолоор өөрт байгаа гарын дарах материалаар ашиглаад ингээд махыг хэрэглэхгүй байгаасаа гэж ер нь би боддог байхгүй. Ягаад гэвэл би бас ингээд нөгөө хөдөө байсан. Хөдөө байхдаа ингээд манайх нөгөө хөдөө чи ингээд биднийг жоохон чи ингээд настай хүнлэн өнгөрдөг гэсэн шүү дээ. Тэр үед ингээд нөгөө 40 сангийн заавал ингээд цагаан будаатай арц марцал хийдэг байсан. Тэгсэн чи ингээд нөгөө зах зээлчлэл хот руу шилжиж ирсэн чинь ингээд хүн насарлаа гэсэн чинь ингээд ресторант ч юм уу махан хоол хийн ингээд надад бүр ингээд амар эвгөөс нэгдэжсэн гэхгүй. Ягаад гэвэл ингээд одоо шижилмээр ч юм шиг тийм нэг муухайс нэгдэжсэн. Та тэр талаар ингээд ер нь бүхний шишинд юу заасан байдгүй. Энэ 40 сангийг ягаад ингээд дээр үеэс ингээд дундаа цагаан хоолоор хийдэг байсан. Тэр талаас нь хэлж. Ерөөсөө тийм шүү. Яг одоо монголчуудын нийт Монгол даяараа ер нь уламжлал хуучин тийм байсан баха.
хин нэг нь одоо өнгөрөхөд юу гэдгийг амтны амнаас хагдсан хоол гэдэг байгаа шүү дээ. Цагаан хоол чинь тий. Тэр цагаан хоолоо идэл өөрсөнд одоо ойр байгаа зүйлээ цагаалга гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дээр чи ерөөсөн амтны амнаас хагдсан тийм хоол хүнсийг л хэрглэж одоо буйныг үлддэг. Тухайн нөгөө талийнхаа чи бурхан бодоочийн хойноос буян хийх гэж байгаа учраас тэр нөгөө 10 хар нүглийг төвчээд байна шүү дээ, тийм ээ. Хамгийн нэгдүгээр 10 хар нүглийг төвчж जैन. Тэгээ цаашлаад бол одоо гүнзгий ойлголт ухтхуунтаа тийм зан үйлүүдийг үлддэг. Тэрний эхэн дээр хамгийн нэгдүгээрт нь амтны аймыг төвчих. Тэ? За одоо нөгөө хулгай хийх ч юм уу. Ингээд биеэр хийх нүглүүд, хилээр хийх нүглүүд, сэтгэлээр хийх нүглүүдийг хоригдж эхэлж. Тэгээ тэр 49 хоног 7-7 хоног 49 хоногийн хугацаанд ер нь бол монголчууд бүр тэгж төдий 49 хоног төдийхнээр тавьдгүй 60 хоног буян хийнэ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр ер нь амтны амнаас хагдсан хоолыг бол идэж хэрглэж исэн байлээ. Тэгээ одоо энэ юм элбэг болоод тэр юм уу бид нар аль эсвэл нөгөө уламжил соёлоо бас мэдэхгүй болсноос юм уу энэ цагаалга одоо хин нэгнийхээ өнгөрсөн хойноос зөндөө амтны амтай барилдсан хоол идэгч байдаг юм уу? Бараг тэрийг өөрснөө амийн одоо мэдхгүйгээр эвгүүтгэж ингэж байгаач бэлтгэж байгаач байгаа бох. Тэгэхээр энэ бол маш буруу л да. Ялангуяа нөгөө Маживадан Мапрадо буддишнд нэг тийм одоо үлийн үрийн суурь ойлголт байна. Үйлдээгүй бол үйлдсэн бол үйлдээгүй бол учрахгүй гэж. Үйлдсэн бол гарцаагүй учир нь тэрнтэйгээ барилдана. Тэгэхээр амтны амтай холбоотой холбогдсон бол дараа нь гарцаагүй тэр үр төлөөс нь явна гэж. Тийм учраас тэр буян хийхэд бол ялангуяа тэр буйны зан үйл цагаалга одоо тэр өнгөрсөлийн хойноос буян үлдэж яхад бол тэр амтны аймыг төвчсөн хоолноос хэрглэх нь бидний уламжилт бай хэрглэж ирсэн. Одоо юунийг цаашид бас анхаарах хэрэгтэй байхад гэж бодож байна. Маш сайхан асуулт байлаа. За баярлалаа. За одоо хоёлаа нөгөө цөөнга амтлыг одоо энэзүү ингээд нэг өөрсдийнхөө яг ямархуу хэмжээний цөөн хийж байгаагаас шалтгаалаад давсаа хийн. Тэгээд одоо хоёлаа хоёр хүний порцоор хийж байгаа учраас нэг ширхэг лаврын авч баг зэргийн перц хар перц хийж. Би ч бас перц жоох иддэг хүн шүү дээ. Дахиад жоох хийчихгүй юу? Хар перц бас тохируулаад хийх ер нь айгүй тохиромжтой. Гэхдээ ер нь яг уу бас өөрийнхөө идэж байгаа иддэг дуртай байдлаас шалтгаалаад жоохон хийж олно. Перц жоох ихтүү хэргэлдэг. Энэ одоо харилт болж гин үү? Бас маш сайн шүү дээ. Ер нь бол хар перцүүл ер нь вегийн төрлийн витаминээр маш баялаг. Бас л нэг төрлийн ургамал авахгүй юу? Тэгээд тэрийг ингээд нөгөө байгаль дээр ч угаасаа ингээд хүн төрлөختнийг хооллоход зориулагдсан бүхэл төрлийн ургамлууд ургаж идэг. Хоолыг амтлахаар тэгээд хоолнд нь оруулж идж яхаар ингээд зохицогдоод ингээд заягдсан бурхнаас сайхан юм бүх төрлийн ногоо хүнс жимс хүртэл ингээд ядчил гүнжигээд намайг идээч гэж гүнжиж ургадаг гэд би бас тгийж сонсч ийсэн. Зөө. Одоо ингээд тосоо хийгээл тэгэл таглаад яг л Монгол цөөвийн хийдэг ямар яаж хийдгүү яг тэр шиг ингээд хийчих. Өөр одоо цагаан хоол гээл тэгэхээр өөр юм хийгээл ямар нэг юм бүр ингээд гаднаас шал өөр юм хийгээд тэгээд маш энгийн гар дор байдаг одоо нөгөө хүнстэй бүтээгдэхүүнээр хийчихдэг юм байна. Ингээд хийчин. Одоо энийг би танаас нэг юм асууя. Агнастай ресторан болохоор яг цагаан ногоон хоолны ресторан юм байна тий. Та өөрөө ер нь хизээнээс цагаан хоол идэж хэрглэж эхэлсэн юм. Би таныг яг юм цагаан ногоон хоолны тоогооч гэж ойлгоод байгаа. Мөн үү? Таны талаасаа. Би ер нь ингээ 2009 оноос эхлээд цагаан хоолтон болж эхэлсэн. Цагаалынхаа газрыг бол цагаан хоолтон болохоос өмнө нээж исэн. Тэгээд ер нь яагаад анх нээсэн ингээ тэгэхээр ер нь яг хөө ингээ бид нар бас ингээ нөгөө хүн чинь ингээ янз бүрийн л ажил хийж явдсан шүү дээ тий. Тэгээ манайх яг нэг хүнсний зүгээрээ ажиллаулдаг. Дээрээс нь би ч юм бас ингээ нэг архины үйлдвэрийн тийм гэрээд борлуулагч хийдэг гэсэн байхгүй. Тэг явцдаа ер нь ингээд бас айгүй хэцүү санагдал. Ер нь ингээд нэг одоо үлдсэн амьдралдаа бас ингээд айтайхан ажил хийж бас буянтай ажил хийж явах юмсан тий. Тэгээд энэ хийж байгаа ажлаас бас маш их үр хөөх дараа чи ингээд хүүхдүүд яаж амьдрах нь бас их шалтгаалж тэднэрт ингээ муу үр
үр дүн үзүүлэхгүй байхын төлөө бас бид нэр ингээд өвөг дээдсээс сонсоод ээж аваасаа эмээ өвгөөсөө сонсоод өссөн учраас одоо тэр л ингээд санаанд байдаг. Ер нь ингээд муу ажил хийх нь бас ингээд арх мэрх зарах нь ингээд айгу муу өр хөвгт тойчтой хүртэл муу хэдэн үедээ бид нар чинь ингээд өнөөдөр амьдрал дуусчихгүй бидний өр хөвгтүүд амьдран тэр өр хөвгтүүдийнхээ замыг ингээд баллахгүй байхын төлөө хичээх хэрэгтэй байдаг. Түүнээс гадна бид нар чинь өр хөвгтүүд үлдэхээс гадна тийм шүү дээ. Өөрсдийн энэ сэтгэл намайг сүнсгээд байгаа зүйл чинь төрлөөс төрөл дамжин маш олон хугацаанд одоо тий төрөл авч ирээдүйд амьдрын шүү дээ тий. Харин тийм. Яг тухайн үедээ бол бас цаавалан барахтаа яг тэрийг бол мэддгүй байсан. Зүгээр л ерөөсөө ганцхан хүүхдээ л бодож исэн. За. Тэгээд ингээд цагаан олтон болоод цаавалныхаа газрыг ингээд ер нь ингээд тэгээ бүр ингээд хамгийн сонирхолтой нь юу вэ? Нэг Эрдэнэт би байдаг гэсэн байхгүй амьдардаг байсан. Тэгээ Эрдэнэт ингээд захиргаан дээр очиод ингээд ажиллаар очиж хүнтэй уулзах гэж очиод тэгээ тэр өрөөнд ингээд суужгаад юм яриад нэг зах зээлийн хямрал, эдийн засгийн хямрал болно гэд ярьсан чинь энэ одоо хямрал болохоор ер нь яг юу болох юм болоо гэж би асуусан чинь нөгөө нэг их ч надад ихгүй буяа чи ерөөсөө санаа зовлтгүй ингээд хүмүүс хямраад ирэхээр айгүйх арх уудаг. Тэгээ тийм болохоор ингээд танайд бааранд чи ингээд хүн их орно гэлтгсэн чинь би бүр ингээд амар хачин болоод хөөе би яагаад тэр хүн ингээд амар хэцүү амьдраад тэгсээр нэ ингээд би тэрний мөнгийг авч амьдрах хэрэгтэй гэж. Тэгээ би шууд маргааш нь шууд очиж баараа хаажсэн. Тэгээд шууд баараа хаагаал тэгээд цавал той хүмүүст баараа цэвэрлэж амслаад түрээслүүлээд тэгээд тэрнийхээ дараа цагаан олны газар ажиллаж эхэлсэн байхгүй юу? Цагаан олны газраар одоо энэ цөм маань ер нь болж байгаа шиг байна. Шажигнаад хурдан болсон уу гэчээ? Ийм хурдан уу? Цайгаа чанж үзүүлье. Тэгээд одоо тогоондоо тосоо жоохон хийгээд тосон дээрээ жоохон цайны идэ хийж хуурвал одоо ингээд цай маань хамгийн амттай болдог. За ингээд энэ цайны эдийг ингээд тосондоо хийж жоохон хуурж ийсэн аа. Бид нөгөө нэг ингээд цай гурилдаж уудаг гэл манай бас завхныхан бол бас тэгдий. Тэгээд ингээд ер нь ингээд цайнд руугаа жоохон цайныхаа идээтэй хийцхийн гэж ярьдаг шүү дээ. Хийцлэн гэдэг шүү дээ тий. Тэрэн шиг ингээд цайныхаа идийг инхээр одоо энд ингээд айгүй гоё өнөртэй бас айгүй хайтайхан болдог. Тэгээд энэ дээр ингээд одоо усаа хийж буцалгаад хийцээ ингээ хийчих юм тий. Тий хийцээ ингээд хийчих болно. Одоо хүмүүс өөрсдөө хэрэг л хийчих болно шүү дээ. Заавал ингээх ч албагүй тий. Ер нь ингээд хүмүүс чинь зарим нь бур цайгаа чанж авч ийснийхаа дараа гурлаа хийж хуураад шартсандаа гурлаа хийж хуураад нэг чансан бор цайгаа хийж байгаа тэгээ цайгаа цоригдөг бол зүгээр яг уу ер нь ингээд тосондоо цайныхаа эдийг жоохон хуурж агаад дээрэс нь гурлаа хийгээд яах юм бол бас аюул зүгээр байдаг. Тий энэ бол ингээд ургамлын сүв бэлдээ тавьсан байгаа шар бүрцгийн сүв. Тэгээ одоо энэ лүгээ жоохон давс хийж өгнө. За ингээд давс хийж өгнө. Тэгээ бослох нь тий. Ер нь ингээд амтан алж идээд хоол хийж идэх нь одоо яагаад 40 сумгийн дотор ингээд амтан гаргаж болохгүйгээд нөгөө зөвлөлтгчтэй ингээд хүн зөвлөж идэг тий. Тэгээд тэр нь одоо яагаад тэгдэг вэ гэдэг талаар бас би өөрийнхөө зүгээр сонсныг юм сонирхуулахад ер нь ингээд тэр ингээд нөгөө хүн насвараад ингээд сүнсэн дээш явна шүү дээ тий. Тэгэхэд бол ингээд хэрвээ ингээд амтан хүнөөх ч юм уу амтан гаргаж явах нь бол одоо тэр хүний буйнаас хасч идэг гэж би сонсч ирсэн байхгүй. Та энэ талаар бодгийн шигшин бас юу гэж тайлбарласан байдгүй. Яагаад энэ 40 санагдсан амтан гаргаж явахгүй дээрээс нь ингээд болов зарим ингээд айлын сүрхий хүмүүсүүд бүр тэгдэм байдаг. Одоо ээжийнхээ буян зориулаад би ингээд жил цагаан идэж гэдэг юм уу тийм ингээд ээжийнхээ буян ээжтэй ингээд одоо буян хийж байгаа. Ер нь бол манай залууч үеийн хүмүүс бол одоо яг нэлээд тийм өргөн ойлголттой болсон байна гэж би бас сүүлийн үед ажиглаж байгаа. Яагаад гэх юм бол яг таны саяны хэлсэн шиг ээж нь өнгөрөөд эмээгийнхаа буянд зориулаад тий би эмээ дээр өссөн, эмээ маань өнгөрсөн, эмээгийнхаа буянд зориулаад би бүтэн жилийн хугацаанд амтны амьтаа барилдсан хоол идэхгүй байхаар ингээд одоо чийдсэн. Тэгээд одоо гандаа хийдэд ирээд ингээ мөргөл гороо хийгээ явж байна гэх тийм хүмүүстэй би хийдий таарчсан. Эмээ ч юм уу, өвөн ч юм уу, аав ээж ч юм уу тий ар гэрт нь ингээд хин нэг нь өөл болсон дараа тэр маш чухал. Ер нь бол олон хүн дотор янз бүр байгаа. Гэхдээ нийтээрээ бол
энэ зүйлийг сайн ойлгохгүй байгаа шиг санагдаж байгаа. Ер нь хин нэгэн бурхан боллоо, өөд боллоо гэхэд ер нь тэр дуусж байгаа зүйл биш гэж цаашаа үргэлжлэн хүний амьдрал. Тийм болохоор нийтээрээ тэр одоо тэр хүнтэй ураг барилцсан байдаг юм уу, үр хөвгт байдаг юм уу, сайн буян тэр нөгөө 10 хар нүглийг твчих. Тэр бол өөрсөнд нь нэгдүгээрт хэрэгтэй. Дээр нь болохоор бас цаашлаад нөгөө талигаас бурхан болсон хүнд тэгээ их болсон олон амьтанд хэрэгтэй байгаа. Тэгээ ер нь бол тэр нөгөө амьтны ам гэдгийг бид нэр ерөөсөө энэ цагаан ногоон хоол идэхийг хамгийн гол зорилго бурхны шишинтэй хүмүүс бол юу гэж ойлгодог вэ? Амьтны амийг төвчж яана гэж боддог. Азийн маш олон улсуудад цагаан ногоон хоол иддэг шүү дээ. За мэдээж цаг агаар нь дулаахан. Гэхдээ энэ бол үндсэн шалтгаан биш. За ингээд яг нэг данх цай. Янзыг хаасан шүү дээ. Та бүр данхны хэмжээ гэж янз. Энийг хоёлаа ингэж нөө бит гэнэ бай. За одоо өөр хоёлаа юу их вэ? За ингээд цайгаа бэлэн болгосон. Одоо би танд тавнуудаа авчихъя. Одоо хоёлаа. Сайн харагдаж байна да. За яг нь ер нь бас араа ингээд дараа нь юу яж болно ингээд цовин дээрээ нөгөө нэг гаргана штэ тий. Тэгтээ ингээд цовингаа жоохон бас бүр илүү ингээд жоохон айтайхан амттай болыг нэг маги цов ээж идэв штэ. Тэрнээс нэг ганц нэг хийн 2 3 хэн ч юм уу тусаачвал бас бүр л илүү айтайхан л болчихно. Энэ лаврын навчаал аваад төвчий. Тэгээд ингээд гарын дорох материалаар заавал ингээд энэ лүү буурцгийн мах байхгүй гээл буурцгийн мах хайгаад авах шаардлагагүй дүүфүү ээж болно. За бүр огт дүүфүүгүй байсан ч болно. Цовин бол тийм. Ер нь ингээд зүгээр тэгээд бүр ингээд хөдөө аймагт байж байгаа хүмүүс шүү дээ. Хөдөө ингээд бүр суманд хөдөө ингээд нөгөө үлжэн дээр байж идэв шүү дээ. Тэр хүмүүс бол зүгээр ингээд заавал төмөс манжин ч юм уу төмөсөөр юм уу тэгээд нөгөө ээзгээ байдаг шүү дээ. Ээзгийгээр ээж болно, бэлтгэраа хийж болно. Тийм заавал ингээл өнөөдөр ногоо авахгүй юм чинь гэхгүй төмөс ээсэн ч бол нөгөөсөө дан ээзгийгээрээ зүүн игээд идсэн ч боломжтой. Заавал ингээл тийм юм байхгүй юм чинь болохгүй байх гэсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр дан бэлтгэа гой сонгонтой хураад цөв хийгээд идэж болно. Өгөөсөө нөгөө хатсан ээзгээ байвал ингээд усан халаар хийгээд бас болох уу? Сонгон моментойгоо юугаа ээзгийгээ сайхан жоохон дэвтэж байгаа хуурчих. Тэгэл усаа игээл дагуулс юу жоохон хийгээл гоё цовин болчихно. Тэгээ тийм болохоор ерөөсөө заавал ямар нэг юмд баригдаад тийм болохоор болохгүй юм чинь тийм юм байхгүй юм ч гэдэг юм уу те тэгэж өөрсдийгөө яах хэрэггүй зүгээр ер нь яг байгаа материалаа ашиглаад юугаар бол юугаар хийгээд идэх боломжтой шүү. Тийм болохоор л ингээд энийг хамгийн энгийн аргаар хийж үзүүлээ. Дээрээс нь бас нөгөө юу ямар байгаа байхгүй юу? Хүн болгон гэртээ хийгээд идэх боломжтой амтлагаатай, боломжтой гарын дорох материалаа ашиглаад ингээд цөөвн хийгээд идэж болж байна. Энэ заавал цөөвн гэхгүй шүлтэй гурилтай шүл хийж иддэг шигэ гурилтай шүл хийж идэж болж байна. Ер нь гурил нь өөрөө ямар гурил байсан бэ? Гурил нь бол зүгээр л дээд гурил зураад хийсэн. Одоо ч бас хүмүүс янз янзын гурил хэрэгэлдэг. Тийм тэргээл хэрэгэл чинь. Одоо бүхэл бүрийн гурилтай байж болно. Овяасны гурилтай байж болно. Одоо ямар гурил идмээр санагдаж байгаа юм тэрнгээрээ л хийж болно. Тэгээ ингээд ийм цөөн хийгээд идэх боломжтой. За ийм сайхан цөөн болсон байна. Баярлалаа. За ингээд би тэнд эхлээд цайгаа яглаад цайнд нэрээ би шар тусал хийнэ гэж бодсноос оливын тос хийж болох юм байна тий. Тийм ямар тос хийж болно. Заавал оливын тос гэхгүй зүгээр наран цэсгийн тос ямар байгаа юмаа л ашиглах хэрэгтэй хүн бол ер нь. За баярлалаа. Тэгээ бид нар чинь нөгөө одоо цай ууж хоол идэхдээ бурхандаа ингээд тахил өргөдөг штеп. Жамчид гэдэг нь манзандаа болохоор жамчид буюу цайгаа тахил өргөөд цаваан бас бурхандаа тахил өргөчөл тэгэл хүртдэг. Ямар ч байсан хоол цай маань сайхан болсон харагдаж байна. Ойд тахилаа өргөчихөө. Оржээ номоо санжаагүй юм. Өжтэй жидан намжээж юм байна. Багчгүй юм байна. Лангава дэнжин ломаа номдоо чадван боо. За баярлалаа.
Хүмүүс нөгөө нам нар өөрснийхөө хоолыг ном уншаад ариусгаа идчихдэг. Бид нар мэдтгүү гэдэг. Энэ болохоор бурхандаа дахид өргөж байгаа. Бүгдээрээ л ер нь бурхандаа дахид өргөж болно шүү дээ. Заавал яг ингэж ном уншихгүй ч гэсэн сэтгэлээрээ энэ одоо бэлдсэн цай бүгдийг одоо бурхан 10 цагийн 3 цагийн бүх бурхан бодцооноор өргөж гинэ гэж бодоод бүртчихэд болно. За. Тэгээд хоолоо бас бүртгэхдээ нөгөө бурхандаа дахид өргөнө адилхан. Тэгээд тэн дээр түрүүний хэлжсэн нөгөө төгсгөлт нь бол дэнгэн зэн бясалгалын хоолтой болох тугай гэж ерөөлөөр бүх хүн тэгэхээр тэр амьтны амнаас хавцсан хоол бүр ер нь байгалийн шимийг ч гэсэн бүр ингээ хүнддэггүй тийм хоолтой эдийн ондтой болоосоо гэж өргөж байгаа шүү дээ. Тэгээд хоёул дахлаа өргөж. Махо энэ домболаме санжээрэн бочи жаваламе дэмчээрэн бочи дэмбаламе гиндэрэн бочи Jamna gonchig sumlaaч чадсан бол шасараа жадан би тэр лэгжэр дэнэ жалвасар чадаа дэ хөлөө таваад идэг жордон дэнжин сайлаж ядуршоо. За ихчих хийсэн хоолыг. За Тоогоочийнхоо хийсэн хоолыг хүртье. Цагаан тоосон байна. Баярлалаа. Яг л гэрийн цөв байна. Ер нь тэгэл хоол ер нь ингээд нэг хоолны газрын хоолч гэсэн ингээд одоо бид нар бас нэг зарчим мөрдөж ажилладаг байхгүй юу? Яг ингээд хүн энэ чи одоо манад орж ирээд ямар их хөдөлмөрлсөн мөнгөөрөө хоол авч идэж байгаа байлээ тий. Тэр хүний биеийн дачтай тустай шимт хижээлтэй яг л ингээд хичнээн гэртээ хараад өдрийн цайгаа ууж чадахгүй ч гэсэн ингээд ирээд хоолоо идэхэд одоо яг гэрийнхээ хоолыг идэж байгаа юм шиг тийм зөөлөн шимт хижээлтэй аятай хоол байгаасай л гэж хүсэж яг бид нар өөрсдөө идэж байгаа юм шиг л энэ хоолнуудаа хийж яадаг. Зүгээр нэг одоо би мөнгө олохын төлөө цөв хийвэл яг мөнгө олно. Урднууд мөнгө олчих болно л да. Гэхдээ би миний энэ хийж байгаа хоолоор би олон амьтныг тэ өлсөж цангахын зовлонгоос салгая гэсэн тийм санаагаар энэ хоолоо хийх юм бол буйнаач хураана. Башрамд нь мөнгө өгч олно. Бүх хэрэг үтх юм шүү. Тэр хийж байгаа ажил болгоно нөгөө сэтгэл зүрхээ зориулах юм маш сэтгэл зүрх яг нийтийн төлөө би хүний төлөө энэ хоолыг хийж ин шүү. Энийг идсэн хүн болгон өнсөж цангахын зовлонгүй би ирүүл сайхан цадаад байгаасаа ч гэдэг юм уу тий. Яг ийм бодол. Тийм сайхан цадаад шимт хижээл болоод тий ачтай тустай байгаасай гэж л одоо үйл ажиллагаа шар урцхны сүү чи яг бас л адилхан сүү юм биш. Тий яг ингээд сүүштэй ингээд шар буцсан тий үнэний сүү шиг л. Тийм сүү шиг л ингээд зүгээр сайхан цай болчдөг. Тэрнээс ингээд шар бурцгийн сүүгээл заавал өрмөц цамцтай ч юм уу тий. Яг уу ер нь ингээд малын сүүг бодоход жоохон өрмөц цамт байлгүй л яг уу. Жоохон шиглэгдүү юм байна. Тийм. Гэхдээ ер нь тэрийг яаж яг уу гэхээр ингээд нөгөө шар бурцгийн сүүгээр чанж байгаа учраас би ингээд цайныхаа эдийг хуураад хийж байгаа нь одоо ингээд бүр илүү их хүнд тааламжтай илүү их сайхан болгохыг л хичээж л хийж байгаа юм. Тэгж хийж байгаа. Тэрнээс зүгээр ингээд нөгөө борцаагаа эхэлж чанчаа сүүгээгээл цайгаа чанчтай шүү дээ тий. Тэрнээс ургамлын гаралтай сүүгээр яг уу чинаад ингээ хүнд ингээд айгу зүгээр энэ сайхан зүгээр энгийн сүйтэй цай шиг сайхан сүйтэй цай байж болдсон байх гэдгийг бас давхар ингээд мэдрүүлэхийн тулд цайгаа чанахтаа бас яг уу иймэрхүү арай жоохон хуурж арай жоохон нэмэлтээр жоохон ингээд сайжруулалт хийчихэд яг энэ хоол ингээд хараа сууж явахд яг л адилхан цөөн харагдчихээн. Тэгээд эргээд бидний өдөр тутам хэрэгэлдэг хоолоо ч юм уу нийгмээ байдлыг ингээд ажиглахад бас нэг тийм ажиглагддаг тань. Жишээ нь манай монголчууд бол юу гэдэг зарим нэг улсын хүмүүсээс те. Жишээ нь японочууд мэдээж уртаа л баг. Гэхдээ нийтийн одоо хүрээлэлд явж байхдаа нийтийн орчинд шууд ингээд уур цаараа гаргаад ч юм уу. Ер нь дэлхийн баг бүх улсуудаа Монголоос босоод зам дээр гараа шууд зодтолдгүй байхгүй юу. Ер нь бол маш ховор тохиолдолд ер нь харин тийм ажиглахад тэгэл одоо юу гэдгийг манайхан хит их монголчууд энэ уур уцаартай байгаа ажиглагддаг. Тэр бол энэ идж байгаа хоол хүнстэй холбоотой гэж ярьж байгаа олон хүнийг би сонсч байсан. Жишээ нь одоо юу гэдгийг байгаль дээр амьдарч байгаа өвсөнд хижээлтэй амтан ямар бай те. Одоо биеийн байдал, бусдаа хандлах ч юм уу. Араагшин те. Тий. Тэгтэл араатан амтан ямар бай те. Аливаа ямиг л амьд хөдөлж ивэл бараг барьж идэх гэлээд те. Тэгэхээр яг бидний энэ бас нийгмийн стресс, бухимдал магадгүй одоо хит их мах хэрэгэлсэнтэй амтны амь тэр нөгөө ингээд өөхөх үедээ мэдэрч байгаа мэдрэмж
тэр бүхэн тэр махан шингэлж байгаа шүү дээ. Тэр тодорхой хэмжээ хувь нь байгаа. Тэгэхээр бас бид нар энийг анхаарах хэрэгтэй байна даа гэж би яг энэ хоолыг хараасаж ахт бодож байна. Танд энэ талаас бас юу гэж бодогдов? Харин тийм миний хувьд ч гэсэн бас ингэж боддیں۔ Ер нь ингэж амтны аим хүнөөсөн хоол хүнсийг за бүр дээр үед бол бас биднийг багдвал ингэж 100 хизээч байн хонь гаргаал ингэдэггүй байсан тий. Бүр тэрүүл маш их ховор энэ зах зээл эхлээл ингээл хүмүүс ингээл айгүйх задгаараад дээрэс нь ингээл гинт ингээл бүр өдрийн 3 махан хоол хийж идэл ингээл бүр тэрийг л хийж идвэл аз жаргалтай тэрийг л хийж идэхгүй л бүр ингээл өөх гээд байгаа юм шиг санаж байгаа байхгүй. Тэр нь эргээд яаж их биед нь хор болж байгааг одоо ингээл хүмүүсийн өвчлөл маш ихсэж байгаа нь энээс их болж ийн уур уцаар энэ нийгэмд үзүүлж байгаа хүмүүсийн ааш ариншин бүр ингээд бүдүүлэг их уур уцаартай болж байгаа нь одоо илүү их тод харагдаж штэ. Бид нар ч одоо ингээд зөв хооллоод хоолоо баг хэрэглээд тий ингээд зөв сэтгэлтэй зөв сайхан байх юм бол зөв сайхан байж болох бүх нөхцөл бололцоо байна. Тэр нь ерөөсөө ингээд түлхүү их энэ амтны амь хүнээс хоол хүнс түлхүү их хэрглэж байгаатай нь бас нэгдүгээрт маш их холбоотой байна. Хоёрдугаарт ерөөсөө хүн би бас тэгж боддоо шүү дээ. Хүн ер нь яг зүгээр дундаж амьдрахад л ер нь энэ хорвоо дээр амьдраад буцахтал ер нь хангалттай юм уу даа л гэж боддیں۔ Заавал баян байх албагүй. Заавал баян байх гэж ингэж бүх хүн хичээж ингэж уур уцаараа барж ингэх хэрэггүй. Хит их бас баян байвал одоо дараагийнхаа хүүхдийн идэх хоолыг бас энд ингээд бүгдийг хураах ч юм уу те ингээд тиймэрхүү ингээд нөгөө шашны зан үйлд ч юм уу буддын сургаалт ч юм уу ингээд ер нь зарим ингээд нэг үлгэр мүлгэрт ч юм уу те байж идэх штэ ер нь ингээд бүр тийм болохоор ер нь ингээд хүн болгон энэ хорвоо дээр яах гэж төрсөн тий гэдгээ бас маш их бодолцож явах хэрэгтэй юм уу да гэж боддیں۔ Одоо юу гэдгийг гэрээс гарсан ч байдаг юм уу? Та хургуулсан хүмүүсд яг золонтой байж болно гэж. Тэгээд тэрнээ эд хогшилттой баян хүн бол бүр ч их золонтой. Бүр ч их золонтой. Ер нь эд материалын зүйл баригдана гэдэг жишээ хэлбэл золондоо хүлээж байгаа гэдэг шин жимшиг байгаа. Тэгэхээр бид нар энэ хоол хүнсийг ер нь мянган жил амьдрах шүү дээ. Тийш дээр. Мянган жил амьдрахгүй байж мянган жил идэтж барахгүй хүнс хурааж яана. Энэ бол маш амархан ойлгочих байхгүй. Тэгэхээр бид нар энэ шунал, уур, мунхаг гэж яриад байгаа. Энэ гурван хорц тэгэл ата хорсол тэ эдгээр бол одоо аржил омог энэ бол хүмүүсийг бид нарыг энэ хамгийн одоо хүн биш болгодог зүйл дээ. Тэгэхээр энээс ангижрахын тулд эдийн ондоо явдал мөр урт наслахын тулд энийг анхаарах хэрэгтэй. Тэхийн тулд энэ хоол бас холбоотой ер нь маш их холбоотой зүйл шүү. Сэтгэлтэйгээ ажиллах гал ингээд оролдоод байдаг. Энэ талд нь болохоор юу гэдэг одоо өөрөө сэтгэл тогтох гээд уур уцаараа дарах гээд ажиллаад байж болно шүү дээ тийм үү. Гэтэл энэ талд нь өөрөө маш их хэмжээгээр мах хэргэлдэг болов тэр ягаад ч нийлэхэд хэцүү байхгүй. Тийм. Харин амтны аймаас авцсан хоолыг хаяач гэсэн юм. Монголчууд сарын 3 дүүчин өвөлч гэсэн бүр зоолтой сард одоо 4 удаа 3 удаа цагаан хоол иддэг байсан байна. Саяхныг хүртэл. Нарцаагүй иддэг. 100 болвол таны саяны хэлсэнчлэн цагаан хоолоо идээд өвлийн цагт хаяа нэг бэлдсэн тэр баг одоо борц байдаг юм а тэрийг ингээл өнгөрдөг байсан. Энэ уламжлаа бас зарим нь хармаар тэгээд орчин цагийн хийж байгаа юмудаа бас одоо шинэ гарч байгаа юмнуудыг өөрсөндөө амьдралдаа хэрэгжүүлмээр ингэж харагдаж байна. Тэгээд танд маш их баярлалаа. За маш сайхан одоо цовын хийх арга аргачлалыг бид нарт хэлж үзүүллээ. Дээр нь энэ одоо шар буурцаг энэ ногооны шимээр сүйтэй цай хийхийг бас бид нарт ингэж сургаж өглөө, харууллаа. Тэгээд монголчуудаа нийтэд нь уриалгаад бүгдээрээ сайхан цагаан хоолтой энэ амтны аймаас хангалтсан хоолыг аль болох одоо түлхүү хэрэгэлцгээе гэж уриалмаар байна. Тэгээ үйлдэл нь бол учирнаа. Амтны аймтай холбогдсон нь бол одоо тэрийг эдлэнэ гэж энэ бурхны сургаал байдаг. Тийм болохоор нийтээрээ энэ одоо махан хоолноос татгалзах хэрэгтэй. Энэ нь бол одоо хавдрын өвчин тэргүүтээ бас энэ олон өвчлөлийн суурь болж байгаа гэдгийг бас хэлж байгаа. Маханд уур биедээ ганцхан махнаас авах албатай биш. Тий. Тэгэхээр ерөөсөө урт наслын их юм бол амтны аймыг хамгаалаа л гэдэг. Мал зэтрэл гэдэг шүү дээ.
чи ерөөс урт наслахыг тухайд. Тэгэхээр урт наслыг бол малтисетрэл амтны аймыг хамгаална гэдэг. Тэгээ урт наслахын анис бол яг хурлам хуруулаа зан үйл үйлдэл хийж болно. Насны авшиг хүртээ тэрнийхээ дагуу бүтээл хийгээд нас уртсаж болно. А бодтой бидний үйлдэж чадах өдөр тутам хийж чадах зүйл бол амтны аймаас авсан хоолыг идэх. Амтны аймыг төвчээр явахад бидний гинтийн үхэл асул тийм ээ нас одоо охор болох энэ шалтгаанууд байхгүй болдог байх нь шүү дээ. Энэ номд өгдөг. Тийм болохоор бүгдээрээ сайхан цагаан хоол, ногоон хоолыг одоо хэрэгэл заншаарай. Бидний уламжилт байна шүү. Шинэ юмыг хийх гэдэг байгаа тийм. Энэ нь бол одоо бурхны шашинд одоо хамгийн нэгдүгээр цаас нүглийг л төвчхийн тухайд юм. Тийм болохоор одоо энэ одоо өөр ямар нэгэн шашин юм уу өөр зүйлийн тухайд биш. Ер нь бурхны яг манай уламжилт шашин бидний шүтдэг шашинд заасан байдаг нүглийг төвчхийн тухайд л одоо юм байгаамаа. Тийм болохоор одоо буйны ажиллаа тэгээд ер нь сарын 40 өдрүүдэд ядчил энэ цагаан ногоон хоолыг төлхөө хэрэглээд хөвшээд тэгээ улмаар цаашлаад илүү их олон хүн цагаан хоолтой ногоон хоолтой болж буйнаа дэлгэрүүл сайхан амьдраасаа гэж бяцлаглалын хоолтой болоосаа тийм ээ цагаан хоолтой болоод аршаан шимээр хоолдог болоод цаашлаад бяцлаглалын хоолтой болоосаа ингээд маш баярлалаа танд. Эрхэм мөндөд үзэгчдээ өнөөдрийн манай гандан телевизээс одоо шинээр бүтээж байгаа одоо хоолны нэвтрүүлэг болох Манц цавандаа гэдэг энэ сайхан нэвтрүүлгийн эхний дугаард тэгээ Агниста рестораны хамт олон тэгээд тоогооч уян дэлгэр ихч танд маш их баярлалаа. Тэгээ бидэнд сайхан хоол, цай, амтны аймнаас авсан хоол цай хийх арга аргачлалыг хийж үзүүллээ. Та бүгдийн одоо үйлс дэлгэрэх болтугай. Тэгээ нийтээрээ цагаан ногоон хоолтой болж тэгээ цаашлаад шимээр аршааны шимээр одоо хоолдог болж тэгээ ирээдүйд бол төгсгийгээрсэн бурхны утгыг олж тийм ээ дэнгийн зэн бяцлаглаар хоолдог ийм болох болтугай гэж ингэж өрөө. Тэгээ их болсон олон амтны амар амгалан байх болтугай. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Таны эрүүл батар шүхэлтгай гэж баярлалаа. Баярлалаа.